Роны нэртэй хүү байшингийн цонхоор үсрэн гарч шулмаас зүхтаан ой руу орлоо. Тэрээр байшингаас авсан дугтууга цүнхэндээ хийхдээ сая зүхтааж байхдаа бууга унгааснаа мэдснээр өөрийгөө хамгаалах зэвсэггүй болсноо ойлгоно. Тэгэд эцэст нь шулмын гарт баригдав. Шөнийн цагта Роныг биеийн хөрчгсөн, нүд нь хөхөрчгсөн бас гөлөрсөн амьгүй харцтай байхад нь олсноор кино эхлэнэ. Сайн уу, би мистер Бөөдүү байна. Энэ удаагийнхаа бичлэгээр 2024 онд нээлттэй хийсэн учир битүүлэг төрлийн IMDb дээр 5.7 үнэлгээтэй байгаа Monster Summer киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Үйл явдал 1997 онд Мартагийн усан үзмийн талбай гэх газар үргэлжлэнэ. Энд Ноа гэх хөвгүүн ээж Эби болон дүү Лилигийнхээ хамтаар зуны амралтын байшинд амьдардаг. Тэд амралтаар ирсэн хүмүүсийг байшиндаа хүлээж авдаг үйлчилгээ үзүүлдэг. Тэдний байшинд амрахаар ирж байгаа хар хувцастай энэ эмэгтэй бол хадагтай хаалбарсан. Ногийн хувьд сэтгүүлч болохыг хүсдэг тул арлынхаа учир битүүлэг нууцлаг зүйлсийн тухай нийтлэл бичдэг. Гэвч түүний нийтлэлийг уншсан сонины эрхлэгч арлынхаа өнгө төрхийг аюулгүй тайван гэдгээр нь хадгалж үлдэхийг хүсэж байгаа болохоор түүний нийтлэлийг нийтлэхээс татгалзана. Дараа нь Ноа, Бен, Южин, Сэми гэх найзуудынхаа хамтаар бейсбол тоглож ялалт байгуулав. Тэгэд найзууд явж байхдаа арлынхаа дунд муу цурхал нь тарсан Жин Каротер гэх эрэгтэй байшингийн хажуугаар өнгөрлөө. Энэ үед Ноа 65 оны 100 Каротерийн эхнэр болон хүүхдүүд нь ямар ч ул мөргүүгээр алга болсон. Каротер тэдэнд юу хийснийг хэн ч мэдэхгүй гэж найзуудтай хэлнэ. Улмаар Ноа нийтлэлээ сонинд нийтлүүлж олонний анхаарлыг татах хүсэлтэд автан тэрээр болсон явдлын үннийг олж мэдхээр Каротерийн өмч рүү нууцаар нэвтрэхээр шийдэв. Ингээд найзууд түүний сарвч руу нэвтэрч нэгэн хайрцаг оллоо. Ноа яг хайрцагт хүрэх гэж байтал Каротер орж ирэн хүүхдүүдийг нэвтэрснийг мэдчихнэ. Айсан найзууд тэндээс зогтаахад Ноа үүргэвчээ тэнд орхисноо олж мэдэв. Тиймээс тэрээр цүнхээ авахыг хүсэхэд найзууд нь түүнд зүгээр орхио гэж хэллээ. Оройн Бэн ирч хүчгүй байгаа Ноа дээр ирээд түүнд шин торнадо энергийн ундаа бэлэглэн андаа энийг уугаад өөрийн дотоод хой салхийг сэргээлдэ. Лемон кейкийн өрмөц замт Raspberry-гийн хүчрхэг сэргэлт. Аль нь ч байсан энэ зуны хамгийн эрч хүчтэй сонголт шүү гэж зөвлөв. Тэгээд Бэн өөрийгөө өнөө шөнө Элитэй хамтаа далайд сэлнэ гэдгээ хэлнэ. Бэн Элитэй уулзаж тэд усанд сэлж байлаа. Энэ үед шулам гарч ирээд шөнийн цагаар далайд сэлэх нь хүүхдүүдэд маш аюултай шүү гэж хэлхэн тэр. Тэгэд шулам тэдэн рүү дайрлаа. Шулам эхлээд Эли рүү дайрдагч Бэн түүнийг аварна. Улмаар шулам Бэнийг барьж аван түүнийг далайн ёроол руу татан алга боллоо. Удалгүй далайн ёроолоос гэрэл цацарснаар Эли зүгтав. Маргааш Ноа байшингийнхаа урдаас үргэвчээ олох ба дотор нь Каротерийн хийсэн ном байлаа. Дараа нь Ноа Бэний гэрт очиод найз нь далайд живж өгөх шахсныг олж мэднэ. Ноа Бэнтэй уулзахад найз нь ямар ч сэтгэл хөдлөлгүй яг л киноны ихэнд гарсан Роны шиг гөлөрсөн харцтай болжээ. Тиймээс Ноа Элитэй уулзаж юу болсныг асуухад Эли түүнд нэг хөгшин эмэгтэй өөрсөд рүү дайрч далайн ёроолт хачин гэрэл ассан. Тэр яг л шулам шиг байсан гэдгийг хэлв. Хэдийгээр Эли түүнийг шулам байсан гэдэгт итгэлтэй байгаа ч эцэг их болон цагдаа нар түүнд итгэхгүй байгаа ажээ. Цагдаагийн зүгээс Бэнийг давлгаанд зохигдож улмаар маш их зочирдсан хэмээн албан ёсны мэдэгдэл өгнө. Харин Ноагийн хувьд ямар нэгэн зүйл болсон гэдгийг мэдж байгаа болохоор Элигийн үгэнд итгэж байлаа. Тэрээр Каротерийн гэрт нь очиж үргэвчийг нь өгсөнд талархлаа илэрхийлв. Гэтэл Каротер дахиж хувийн эдлэнд нь нэвтрэхгүй байхыг Ноад анхааруулна. Ноагийн хувьд Каротерыг дэтгэврт гарсан цагтаа гэдгийг нь мэддэг болохоор түүнд найз руу нь шулам дайрсан гэдгийг хэлж яг юу болсныг мөрдөхт нь туслаач хэмээн гуйлаа. Харамсалтай нь Каротер өөрийгөө дэтгэврт гарсан гэд туслахаас татгалзав. Гэртээ байхад ээж Ноаг хадагтай хаалварсанд хоол хүргэж өгөхийг хүснэ. Хоолыг хүргэж өгөхдөө Ноа эмэгтэйг хачин хэлээр бутнаад байгааг сонслоо. Улмаар Ноа түүнийг юу хийж байгааг нь харах гэтэл хаалварсан мэдчихв. Энэ үед Каротер Бэний тухай мэдээг зурагтаар үзэж маргааш нь тэрээр Ноад туслахаар шийднэ. Ноа Каротерыг дагуулan Бэн дээр авчирч түүнийг үзүүлэх ба
Караутер Бэнийг зүгээр л зочирдсан байна хэмээн таамаглаж Ноад шулам гэж байдаггүй гэж хэллээ. Арга барсан Ноа ээжтэй Бэн нэг л биш байна гэдгийг ойлгуулах гэсэн ч ээж нь түүний үгийг сонссонгүй. Энэ хооронд хадагтай халварсан Ноагийн дүү Лилитэй ярилцаж түүнийг аз жаргалтай болгодог зүйлсийн талаар бодохыг хүснэ. Сэжигтэй л байна да. Маргааш Ноа найзуудтай шулам гэж байдаг гэж боддгоо хэлнэ. Бэнээс ямар нэгэн зүйлийг авч түүнийг сэтгэл хөдлөлгүй болгосон. Түүний үгийг сонссон найзууд нь Ноад итгэлгүй. Сонинд шуугаан тарих нийтлэл гаргахын тулд ийм зүйл зохион ярьж байна гэж бодов. Ууралсан Ноа өөрсдийнх нь араас ямар нэгэн муу ёрын зүйл ирж байгаа нь баттай гэдгийг хэллээ. Шөнө Кев нэртэй хөвгүүн рүү нэгэн охин харцсан шидэж түүнийг дагуулan бусад хүүхдүүдээс холдуулна. Харамсалтай нь Кевин түүнийг энгийн охин биш гэдгийг нь мэдсэнгүй. Охин Кевний нурууг илэхэд гар нь шулмих болж хувирлаа. Кевин охиныг дагаж явхад ойд томоохон дэлбэрэлт болох нь тэр. Маргааш Ноа зурагтны мэдээнээс Кевинийг Бэнтэй адилхан байдалтай болсныг анзаарна. Энэ үед Караутер түүн рүү залгаж тэр ч бас мэдээг үзснээ хэллээ. Яг юу болсон сэжүүрийг хайж олохоор шийдэв. Караутер Ноаг эргдээр хүлээж бай гэж хэлдэгч мэдээж Ноа түүний үгийг сонсохгүй. Ингээд тэд хамтдаа мөрдлөг хийж байгаад Кевиний халдлагад өртсөн газрыг олно. Энд дэлбэрэлт болсон нь тодорхой байх ба Ноа мөчөрнөөс өмнө нь гүрний ойролцоогоос олж байсантай адилхан даашинзны тасархаа олж дараа нь шүүрч бас оллоо. Хэсэг судалгаа хийснийхээ дараа Ноа найзуудтай арал дээр нь шулам гарцаагүй байгаа гэдгийг хэлв. Тэрээр хүч чадлаа нэмэхийн тулд хүүхдүүдийг агнадаг. Хэрвээ агнахгүй бол сул дорой болж үхдэг гэдгийг тайлбарлана. Мөн тэрээр гадна дөрхөө өөрчилж чаддаг, бас шившлэг хийж чаддаг гэдгийг хэллээ. Тэгээд Ноа Караутерыг дуудан найзуудтайгаа уулзуулахад Караутер шулан байдаг гэдэгт эргэлцсээр. Караутер сэжигтэн хотод хэсэг хугацаанд амьдарч эндэх хугацаанд хүүхдүүдийг хулгайлдаг гэж таамаглаж байгаагаа илэрхийлнэ. Тэгээд маш олон тооны хүүхэд алга болоод эхлэхээр хүмүүст сэжиг төрж эхэлдэг. Тиймээс сэжигтэн хотоос хот дамжиж яг хийдэг зүйлээ дахин хийдэг. Хэдийгээр найзууд шулан байдаг гэдэгт итгэж байгаа ч Караутерын хувьд үлгэрт итгэхийг хүсээгүй ч тэд нэг зүйлийн араас хөөж барихаар шийдсэн билээ. Шулам хэний ч дүрд хамаагүй хуурч чаддаг болохоор тэд хэнд ч итгэж болохгүй гэж тохиролцсон. Дараа нь Ноа модон дээрх байшиндаа байхдаа дурангаар хадагтай хаалварсан өрөөндөө ямар нэгэн зүйл хийж байгааг анзаарлаа. Улмар хаалварсныг шулан байж магадгүй гэж сэжиглсэн Ноа түүний өрөөнд нууцаар нэвтэрч сэжүүр хайна. Өрөөнөөс Ноа хэд хэдэн нэрс бүхий цаас болон өөрийнх нь дүү Лилиг зурсан байхыг олов. Энэ үед хаалварсан өрөөнд орж ирдэгч Ноаг мэдсэнгүй. Маргааш Ноа найзуудтай хаалварсан бол шулам гэж бодож байгаагаа хэлнэ. Учир нь түүнийг арал дээр ирсэн цагаас л хойш энэ бүхэн эхэлсэн. Тиймээс найзууд хаалварсныг дагаж өөр нэг хүүхэд рүү дайрахад нь үйлдэл дээр нь барихаар шийдлээ. Улмаар Ноа түүнийг нэг хүүхэд рүү дайрах гэж байгааг нь анзаарч түүнийг зогсоохоор дайрсан боловч үнэн дээр хаалварсан шулан биш жирийн нэгэн эмэгтэй гэдэг нь тодорхой болно. Тэрээр арал руу өөрийнхөө номыг уншиж өгөхөөр ирсэн хүүхдийн номын зохиолч байлаа. Ингээд ууралсан хаалварсан байшинг орхин явснаар эвгүй байдалд орсон Ноа ээжээсээ уучлалтгүй. Урам нь хугарсан Ноа Караутерын гэрт очиж аав нь нас барснаас хойш ээжтэй асуудал учруулах дургүй болсон гэдгээ илэрхийлнэ. Түүний аав дэлхийгээр тойрон аялдаг сэтгүүлч байжээ. Харамсалтай нэг удаа аяллаар явхдаа осолд орсон байна. Харин Караутерын хувьд хурдны зам дээр дуугаа сольж байхад нь хажуугаар нь өнгөрч байсан хүн хүүг нь хулгайлсан гэдгийг ярив. Тэтгэврт орсон Караутерын хувьд үлгэр домогт гардаг шулан мангасуудад итгэдэггүй ч харин бодит амьдрал дээрх гэмт хэрэгтнүүдийг мангас гэдэгт итгэдэг нэгэн. Энэ үнэхтэй үйл явдлаас хойш удалгүй эхнэр нь Караутерыг хайжээ. Караутер хүүгээ хайж олохыг маш их хичээсэн ч олж чадаагүй байна. Энэ хооронд шулам дараагийн байгаа сонгож гудамжинд зогсож байсан охин руу дайрлаа. Улмаар Караутер цагдаа болон сонир эрхлэгчид хэн нэгэн арлын хүүхдүүдэд ямар нэгэн зүйл хийгээд байна гэдгийг анхааруулж хүмүүст илүү болгоомжтой бай гэж анхааруулахыг гуйна. Гэтэл цагдаагийн дараагаа сонир эрхлэгч хоёр хүмүүсийн 50 байдлыг алдагдуулахыг хүсээгүй тул ямар ч хариу хэлэхгүй байснаар Караутерын уурыг хүргэв. Ноа найзуудтайгаа уулзахад найзууд нь түүнийг шулмын араас хит улайрын хөөгд байгаа болохоор түүнтэй нэгдэхийг хүссэнгүй. Маргааш Ноа бейсбол тоглосныхоо дараа ойн замд Южины дугуй болон үүргэвч хаягдсан байгааг олно. Тэрээр Южиныг хайсны эцэст олох ба айдас давтсан Южин шулам өөрийг нь хөөсөн гэдгийг хэлнэ. Тэгээд Южин хуруугаараа заахад шулам зогсож байх нь тэр. Айсан найзууд шулмаас зогтаах ба Южин энэ бүхэнд Ноаг буруутай хэмээн үзэж түүнийг орхин яв. Харанхуй болж шулам Ноаг хөөдөгч
Тэрээр зүгтааж Карутерын гэрт ирлээ. Карутер түүнд хэд хэдэн хүүхэд алга болсон хотыг олсноо харуулах ба ганцхан хүүхэд олдсон нь киноны эхэнд гарсан Рони байв. Улмаар тэд Рони ч бас Бентэй адилхан нөхцөл байдалтай байсныг олж мэднэ. Оройн Ноа гэртээ ирэхэд ээж нь түүнд хадгалж байсан аавынх нь эд зүйлсийг өглөө. Энэ хооронд шулам байнгын мөрдүүлэхээс залхсандаа Карутерын гэрт ирж түүнийг тарчлаа. Бичлэгэн дээрх хүүн ааваасаа "Аава, намайг яагаад мангасуудад өгсөн юм бэ?" гэж хэлхэнтэр. Дараа нь шулам Ноагийн модон байшинд ирж түүнийг айлгаж өөрийнх нь хэрэгт оролцохоо боль гэж сүрдүүлв. Маргааш нь Карутер Ронигийн амьдардаг хот руу түүнтэй ярилцахаар очлоо. Тэрээр Оронитэй ярилцах гэсэн боловч Орони огтхон ч хариу өгсөнгүй. Тиймээс Карутер түүний өрөөг шалгаж Ороны шулмын тухай судалж байсныг олж мэднэ. Түүний цүнхэнд байсан дугтойнд дээр үеийн бейсболын багуудын зурагнууд байсан тэр. Бас нэг дүлхүүр байх ба Карутер өрөөг илүү сайн шалгаж нэг хайрцаг олсноор дүлхүүрээр нээхэд мөнгөн сумнууд байлаа. Буцах замдаа Карутер дугтуйг шалгаж үзэхэд зурган дээрх бейсболын багууд хүүхдүүд алга болсон хотуудын хулахыг олж мэднэ. Хачирхалтай нь зураг болгон дээр нэг л эрэхтэй эдгэр багуудын шүүгч байсныг тэрээр анзаарав. Энэ хоорондоо тоглолтынхаа үеэр Ноа шүүгчийнхээ пүүзэг болон гарыг нь хараад түүнийг шулан болохыг олж мэдлээ. Тоглолтын дараа Ноа найзуудтай хэлэхээр тэдэнтэй уулзна. Южны хувьд шүүгчийг хаана амьдардгийг нь мэдчихсэн тул Ноа тийшээ очихоор шийдэв. Найзууд нь бичлэг хийж шулмыг илчлэхээр түүнтэй нэгдлээ. Тэд байшин руу орж шулмын дайрсан хүүхдүүдийн зургийг олдогч шулам тэдэн рүү дайрна. Шулам тэдний сүнсийг авахын тулд барьцаалсан байлаа. Шулам маш олон хүүхдүүд амралтаараа ирдэг арлыг сонгон сурчдаг ба ингэснээр өөрийн хүчээ эцэс төгсгөлгүйгээр сэлгэх боломжтой байдаг хэмээн тайлбарлана. Улмаар Ноа шулмын үннийг илчилсэн болохоор эхлээд түүний сүнсийг авахар шийдэв. Чирүүлж байхдаа Ноа асаагаараа унгааж найзуудтай зогтох боломж олгох үүднээс найзууд руугаа өшгөллөө. Шулам заазуур авах үед найзууд нь хүлээсээ шатааж тайлсны дараа асаагуурыг зохиж холдуулахад хөшиг шатаж эхлэнэ. Шулам заазуураа далайхад охин бейсболын зохиураар гарыг нь зохин заазуурыг унгааснаар шулам охиныг цохив. Юужин Ноа хоёр шулам руу халуун ус цацаад зүгтаахад шулам араас нь хөөдөгч азар Карутер орж ирэн шулмыг хэд хэдэн удаа буудлаа. Харамсалтай нь энгийн сум шулманд нөлөө үзүүлэхгүй байсан тул Карутер мөнгөн сумаар буудаж түүнийг шархтуулна. Шархатсан шулам зүгтаахад Карутер хүүхдүүдийг эндээс гар энэ бол шулам гээд араас нь яв. Гэсэн ч Ноа түүний үгийг сонсолгүй. Карутерын араас зойрлоо ороход Карутер шулманд хазуулж бууга алдлаа. Ноа бууг авах гэтэл шулам түүнийг барьж аваад сүнсийг нь сорж эхлэнэ. Азар энэ үед Карутер босч ирэн шулмыг буудан хөнөөснөөр түүний биед байсан бүхэл сүнсийг чөлөөлөв. Улмаар чөлөөлөгдсөн сүнснүүд өөрсдийнхөө биед эргэн орлоо. Энэхүү адал явдал Ноад Карутерын тухай нийтлэл бичихэд түлхэц суулж, улмаар түүний талаарх муу цурхлыг нь үгүй болгож, хотынхан түүнийг сайн хүн Баатар гэдгээр нь хүлээж авна. Сонины эрхлэгч Ноагийн энэ удаагийн нийтлэлийг сониндоо нийтлэхийг зөвшөөрсөн юм. Карутер Ноагийн нийтлэлд талархлаа илэрхийлэхэд Ноа түүнийг найзын хуваар төвөрлөө. Ноад хинч итгэхгүй байхад Карутер л түүнд итгэсэн цорын ганц найз нь шүү дээ. Бейсбол тоглож байхад Бэний сүнс явсаар түүний биед эргэн орж урдын Бэн эргэн ирнэ. Эцэст нь Карутер харилцаагаас сэргээхээр салсан эхнэр дээрээ ирснээр кино маань төгсдөг.